За сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төгс хэрэглэн төлөвлөж буй ижигийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор хоёр дахь бодлого гэсэн чинь за 2021 оны эхний жил болтын математикийн суурь төвшний 1-2 одоо хоёр дахь бодлого байна. За энэ дээр харангуйчид А болон Б гэд хоёр хүн байгаа юм байна. Хоёулаа 3 шиг карт орсон ууттай юм байна. Уутан дотор нь 3 карт байгаа. За 3 карт нь бүгдээ 1 2 3 гэж бичүүлсэн байгаа. Хоёр хүн зэрэг уутнаасаа 1 карт сууллаа. Тэгээд суулгаж ирсэн тоогийн аль том нь ялна гэсэн тийм тоглоом тоглоё гинэ. Тэгмэд хоёулаа мэдээ зэрэг карт ирлээ ижлэн карт суулж юм болохоор тэнцэн. Тэгээд ялгаатай карт суулсан тохиолдолд аль ихийг нь ялсан гэж боддог. За тийм тоглоом тоглож үзье. Тэгэхээр энэ дээр болохоор А болон Б гэсэн хоёр хүн байгаа юм тийм үү? Тэгээд уутан дотор нь болохоор 1 2 3-ын тоо бичсэн карт байгаа. Энэ дээр бас адилхан 1 2 3-ын тоо бичсэн карт байгаа. Тэгээд тоо суглаад адилхан тоо гарах юм бол тэнцэн, өөр тоо гарах юм бол аль их нь ялна гэдэг. Тэнгүүд ингэж бодох гэдэг. А болон Б гэдэг энэ хоёр хүнийг юм хос юм шиг тавьчих тий. Тэнгүүд болохоор 1 1 сугалж болно. 1 2 сугалж болно. Одоо 1 2 гэж суулж юм бол А 1 Б 2 тэгэхээр Б нь ялна гэсэн үг тий. 1 3 сугалж болно. 2 1 сугалж болно. 2 2 2 3 эндээс 3 1 3 2 3 сугалж байна. Ингээд юм ерөөсөө 9 л жишээ боломжтой байна тий. Карта хоёлаа нэг суглаад үзлээ. Тэнгүүд болохоор ийм янзын 9 янзын боломжтой. Энэ доотлих нь 3 болохоор 3 1 3 2 2 1 дээр энэ тохиолдолд А нь ялна. 1 2 2 3 1 3 дээр Б нь ялна. Хэрвээ 1 1 2 2 3 3 болох юм бол хоёлаа адилхан карт хэмжээ тэнцэнэ гэсэн ийм л тоглоом юм байна. Тэгээд харахаар болохоор за эхнийх нь болохоор ингэж сууж байна. Нэг удаа тоглоход тэнцэх магадлал нь хэд вэ? Тэнцэх үү? Тэгвэл нийтдээ болохоор 9 боломж байгаа шүү дээ. 9 боломжноос тэнцэх нь болохоор сая энэ дээр 1 1 2 2 3 3 үед тэнцэж 3 удаад нь тэнцэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр 9-ний 3 тэнцүү гээд эндээс 3 3-ийн дараа хийчих юм бол энэ дээр 1 энэ дээр 3. Нэг удаа тоглоод үзэхээр тэнцэх боломж нь хэд вэ гэх юм бол 3-1 юм байна. Баггүй юу? Тэрнээсээ гадна энэ дээрээ харах юм болохоор энэ дээр те энэ 3 дээр болохоор А хожно гэхээр дахиад адилхан 9-ний 3 гээд тэнцүү тэгэхээр 3-1. Ерөөсөө тоглож үзэхээр 3-1 нийт нь болохоор А нь хожно. 3-1 нийт нь болохоор А Б хоёулаа тэнцүү байна. Тэнцэн. Тэгээд энэ дээр нөгөө дээдлэх нь 3 байгаа шүү дээ. Энэ 3 дээр болохоор Б нь хожно гэж байгаа юм чинь. Дахиад 9-ний 3 гээд 3-1 гээд 3-1 дээр нь Б нь хожно гэсэн. Уул нь ийм магадaltaй байна. Тэгээд нэмээд үзэхэр ч юм болохоор буцаад нэг гарах хэрэгтэй тий. За тэр бүх боломжууд нь тийм байна. За эхнийх нь асуулт нь болохоор нэг тоглоод үзэхэд тэнцэх боломж нь хэд вэ гэж. Хоёр дахь асуулт нь болохоор за одоо ингэ 4 удаа тоглоно гээ. Тэгээд доорх магадлалыг олно. Гэхдээ тоглосны дараа болохоор карта буцааж хийж байгаа шүү гэж тий. Тэгэхгүй болохоор нэг удаа картаас суулчаад нэгний тог авчаад тэгмээд тэгэхээр 2 3 үлдсэн байхад дараа нь карт суулгах чаа. Тэгэхээр нэгний тог хийж чадахгүй болчих шүү тийм үү? Тийм юм байхгүйгээр нэгний тогоо яг буцааж хийж тэгж тоглоно шүү гэж хагаад. За А нь 3 болно. Энэ Саншо Ижо гэхгүй юу тий? Нөгөөх нь юу байна? Англиар болохоор 3 times or more гэдэг тийм үү? 3 болон түүнээс дээш удаа хожно гэсэн үг. Тэр магадлал нь хэд вэ гинэ? За А 3 болон түүнээс дээш хожно гэдэг чинь ерөөсөө 4 удаа тоглохгүй юу? Тэн дээр нь болохоор А нь 3 болон түүнээс дээш хожно гэхэр чинь хамгийн ихнийх нь А нь 4 удаа хожих тий? А шууд 4 удаа тэр чигт нь хожиж болно. Эсвэл болохоор хоёрт нь А нь 3 хожих баггүй юу? 3 хожих тэгээд үлдсэн нэгнийхээ хожигдсан ч юм уу тэнцсэн ч юм уу ялмжиж болно. Гэсэн ийм хоёр боломжийг бодох гээд байгаа. Тэгээд энэ хоёрыг чинь нэмжиж болохоор А 3 болон түүнээс олон хожих гэсэн магадлал гарна шүү дээ. За А 4 удаа хожих магадлал нь юм бэ? Тэгэхээр чинь А гэж өөрөө нэг тоглоом тоглоод их хожих магадлал нь 3-1, Б гэх нь хожих магадлал нь 3-1, тэнцэх магадлал нь 3-1 байна шүү дээ. А хожих магадлал нь гэх юм за 3-1 юм байна. Тэгснээр нэг тоглоод 3-1, хоёр тоглоод их дахиад асууж ихээр л бахан 3-1-ийг хөржчихээр дараа 3-3-9 9-9 81 А 4 удаа хожих магадлалтай. Энэ А 4 удаа хожих магадлал нь дараа 81 1 юм байна. А 3 удаа хожих магадлал гинэ. Тэгмэд болохоор энийг ингэж бодох гэдэг байхгүй юу? А 3 удаа хожно гэхэрч болохоор 4 удаа тоглоно шүү дээ тийм үү? Тэрнээс болохоор
энэ дээр нь хожи, энэ дээр нь хожи, энэ дээр нь хожи, энэ дээр нь ялагдчихэ те. Тэгэхээр дөрөвт дээр ялагдчихв. Тэгвэл болохоор гуравт дээр эсвэл ялагдаад нөгөө төлөв дээр хожиж болно. Аль эсвэл хоёрт дээр хожигдож болно. Эсвэл ихнийх дээр хожигдоод үлдсэн гурав дээр нь ялж болно тийм үү? Гэсэн ийм дөрвөн янз байгаа юм байна. Гурван удаа хожих боломж нь заа. Тэнгүүд болохоор хожих магадлал нь болохоор бас шууд 3-ын 1 шүү дээ. 1 хожи, 2 хожи, 3 хожи. За нэг хожигдъя гэдэг нь болохоор уул нь 3-ын 1. Гэхдээ би энэ дээр зүгээр юу гэж төвчээд 3-ын 2 гэж төвчээ. Хожигдсан ч болох юм чинь эсвэл болохоор тэнцсэн ч бас болно шүү дээ. Хожигдсан ч тэнцсэн ч тэр чинь тэгэл нэг нь яах юм x л байхгүй юу. Тэгээд нөгөө тэн дээр нөгөө 3 дээр хожигдсан юм чинь 3 болон түүнээс шийдсэн гэдэг дээр орчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор a b2 тэнцсэн нь байгаа. Тэ? A нь хожоогүй зүгээр a b2 тэнцсэн байж болно. Эсвэл болохоор b нь хожигдсан байж болно. Тэр хоёрыг нийлүүлээд энэ хоёр чинь яг 3-ны 2 гэдэг маань болохоор a маань хожоогүй л байхгүй юу. Тэр a маань нэг удаа хожоогүй байх хэрэгтэй 3-ны 2. Тэгснэ хожсон байх хэрэгтэй. Ингээд a 3 удаа хожсон нэг удаа хожоогүй. Энэ магадлал маань болохоор нийтдээ тэгээд болохоор яг 1 2 3 4 янзаар ийм хийж байгаа шүү дээ. Одоо зүгээр яг энийг хийх магадлал чинь шууд энэ хിവэрээ байж байгаа байхгүй юу. Тэгээд энийг хийх магадлал чинь бас л адилхан хിവэрээ л хийж байгаа. Тэгэнгүүт нийт нь 4-өр төвч. Тэгэхээр доотлоо ийм 3 гэсэн юм чинь 9 81 дээрээ 4 гэстэй 1 1 1 2 гэ 4-ний 81 8 болох нэ. За A 3 болон түүнээс дэш хожиж гисэн. A 4 удаа хожих магадлал нь 81, A 3 удаа хожих магадлал нь болохоор 81-ний 8. Энэ хоёрыг нэмжиж A 3 болон түүнээс дэш хожих магадлал гарч ирнэ. Нэмдэг нь 81-ний 1 гэчээрээ хоёулаа адилхан суурьтай гонч шууд 81 тийм үү? Дээр болохоор 8 дээр 1 нэмээд 9 боллоо. 9-ийг 81-тэй хураалаа. Дэд талыг 9 дууч 1-тэй 9-тэй болж байна. Тэгэхээр энэ дээрээс харахаар A 3 болон түүнээс дэш хожих магадлал нь хэдвэ гэхээр энэ 9-ний 1 юм байна гэж. За дараагийн асуултыг харъя. Нэг хожиж тийм үү? Нэг хожигдлоо. Хоёр тэнцлээ. Тэр магадлал нь тий. За энэ бас түрүүнийхтэй яг адилхан юм энэ. Юу байгаа штэ 1 2 3 4 удаа тоглоно штэ. 4 удаа тоглохдоо аль нь дээр нь хожих юм? Нийт хих дээр нь хожих юм уу? Хоёр дээр нь хожих юм уу? 3 дээр нь хожих юм уу? 4 дээр нь хожих юм уу гэхээр 4 боломжтой тийм үү? Аль дээрээ хожихоо сонгоё гэхээр 4 боломжтой. За үлдсэн 3 юмнаас нь болохоор аль нэг дээр нь хожигдсон те. Тэгэхээр тэр нь бас 3 боломжтой болохгүй. Тэгэхээр би одоо эндээс яхаа. За энэ дээр нь хожлоо гээ. Энэ дээр нь хожиглоо гээ гэдэг ч юм уу. Аль эсвэл яхаа. Ингээд энэ дээр нь хожлоо гэдэг. Энэ дээр нь болохоор хожиглоо гэдэг ч юм уу те. Энэ хэдийн янзын боломж байх юм бэ гэдэг нь болохоор шууд 4 хүрсэн 3 гэж гараад байна. Нэг дээр нь хожлоо, нөгөөдөн дээр нь хожигдлоо. Тэгээд яхаа. Нөгөө хоёр нь болохоор шууд тэнцсэн болно үстэй. Тэ. Нэг хожиж, нэг хожигдож, хоёр тэнцээ гэдэг боломж нь болохоор тэгвэл нийтдээ 12 янз байгаа юм. Гэж гашгаж ирээд тухайн юу нэг бүрийнх нь магадлал нь хэдэн бэ гэхээр нэг удаа хожих магадлал нь шууд 3.1 те. Нэг удаа хожигдъя, бэгийн хожих магадлал чинь бас л 3.1 шүү тийм үү. Тэгснээ тэнцээгээд тэнцэх магадлал чинь бас л 3.1 байгаа. Хоёр удаа тэнцэх юм гэхээр 3.1 гэл. Энийгээ тэгэхээр 12-оор нурж өгчөөр юу вэ? 81-ний 12. Эндээсээ дэдл доотлон 3 дахь багт юм ингээд дараа хийчих юм бол 4 боллоо, дараа 27 боллоо. Тэгэхээр энэ дээр PQR гэдэг маань энэ дээр 4-тэй, энэ дээр 27-тай гэсэн үг. За дараах нь. Сэч юм болохоор А нэг хожоод хоёр тэнцсэн тэр магадлалыг олно гэсэн. Дараах нь болохоор А болон юу юм? А-гийн хожигтой болон Б-гийн хожигтой нь ижилхэн байх магадлал нэ. За юу ч гэсэн тийм үү? Хоёр юм асуусан тийм ээ. Юу ч гэсэн болохоор А нь хожсон, Б нь хожсон тоо нь ижилхэн байх магадлал нь тийм ээ. За 4 удаа тоглоно шүү дээ. Тэгэхээр А, Б-гийн хоёр хожсон магадлал нь тэнцүү байна. Тэгэхээр А 2 хожсон, Б 2 хожсон гэсэн нэг сонголт хийж болох юм байна. Эсвэл болохоор А 1 хожоод, Б 1 хожоод 2 удаа тэнцүү те. 2 удаа тэнцээ гэсэн нэг магадлал болж байна. Эсвэл А ч хожихгүй, Б ч хожихгүй 4 удаа тэнцээ гэсэн магадлал болж байна. За хамгийн амарх нь А ч хожихгүй, Б ч хожихгүй 4 удаа тэнцээ. Шууд яах юм? Тэнцэх магадлал ч өөрөө 3.1 байгаа шүү дээ. Тэгээ 3.1 1 тэнцлээ, 2 тэнцлээ, 3 тэнцлээ, 4 тэнцлээ гэх юм бол хоёулаа тэг удаа хожсон, тэг удаа хожсон.
Гэж 81 гэсэн нэг юм хараа. А1 хожоод B1 хожоод T 2 удаа тэнцэнэ. Энэ чинь болохоор сая хийгээд үзсэн шүү дээ. 12 янз байгаа. Хожих магадлал 3.1, хожих магадлал 3.1, тэнцэх магадлал 3.1 гэхээр нийтдээ болохоор уул нь 81-ний 12 байгаа. Бид нар дөрөв хураагаад хэд болчихлоо? 27-ны 4 болгоодсан хариу чинь тийм үү? Яг өмнөх асуулт байна. За A2 хожино, B2 хожино гэхээр болохоор энийг 2 хожихоос сонгох нь жоохон юу байхгүй юу? Хэрвээ шууд магадлал мэддэг хүн болохоор C-ийн 4-өөс 2 штэйгээд 4-ийн багтрал, бахан 2-ийн багтрал, 2-ийн багтрал гэх юм бол тэнцүү 4 3 үжтэн бахан 2-оо гэж гаргаад байна. Адилхан энэ дэр болохоор хийж хэрвээ чадахгүй гэх юм бол ингэж яг тайлбарлаж болох юм. Энэ 4-өөсөө болохоор нэг хожих ёстой шүү дээ. Тэргээс сонгох гэхээр 4 удаа боломжоор сонгохгүй. Дараа нь дахиад нэг хожих ёстой шүү гэхээр 3 болчих шүү дээ юм уу? Тэгээд энэ яг нөгөө өмнөх гаргаадсан 12 шүү дээ. Гэхдээ энэ 12-оос ямар ялгаатай байгаа юм бэ гэхээр болохоор би эхнийх дээр нь хожих, хоёр дахь дээр нь хожих. Эсвэл хоёр дахь дээр нь хожих, эхнийх дээр нь хожих. Энэ хоёр чинь яг нэг хоёр дээр хийсэн юм байна, нэг хоёр дээр хийсэн юм байна гэхгүй юу? Түүнээс ялгаагүй үстэй гэж. Тэ? Тэгэхээр ийм юмыг давхар тоож болохгүй гэдээ хоёр тоож өгч байгаа гэж тэгж тайлбарлажлаа. Тэгээд 4-ийг үснэ 3 бахан 2 гэчээрээ 3-ын 12 2 тугаад 6 янзын боломж байгаа юм байна. 6 янзын боломжоор хожих нь дахиад 3.1 гэчих юм бол 81-ний 6 боллоо. Бидний A, B 2-ын хожсон тоо тэнцүү байх гэхээр тийм үү? 81-ний 6 хоёулаа 2 2 хийсэн. Хоёулаа 1 1 хожсон. Дахиад нэг нэлээ. Хоёулаа тэг тэг хожсон. Гэд нэмээд үзэхээр 81-ний 12 6 1 гэхээр 19. Тэгээд 19 81 маань хураагдахгүй. Энд дээр ирээд харахаараа за тэгвэл энэ S-тэй маань болохоор 19 юм байна. O-ийн маань болохоор 81 юм байна гэж. За тэрний дараа болохоор A-гийн хожих тоо B-гийн хожих тооноос их байх магадлал гинэ. A-гийн хожих тоо B-гийн хожих тооноос их байх магадлал гэхээр болохоор би бол энийг уул нь яаж хиймээр болохгүй юу? A нь 2 хожсон, B нь түүлийнхэн энээсээ их байх гэсэн шүү дээ тийм үү? Их буюу тэнцүү үжлээгөө их байх гэсэн юм чи B нь 1 хожсон байж болно. Зүйлийнхэн A нь 2 хожсон, B нь тэг хожсон байх. За өөр яах юм гэхээр A 1 хожсон үед B нь тэг хожсон байх. Ийм 3 тохиолдолд салгаад бодоод дахиад бүтэрийн нэмээд нэг хариу гаргаж болно. Аль эсвэл нь шүү дээ. Аль эсвэл зүгээр шууд нэгээс асууж болно. Нийт бүх боломж чинь болохоор тийм ингээд яах юм. Одоо нөгөө хамгийн хинтээ A хожих 3.1 тэнцэх нь 3.1 B-гийн хожих нь 3.1 гэдэг бүх боломжуудыг нэмээд үсгээд нэг гарах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл болохоор одоо энэ дэр ингэхэд байхгүй. A нь болохоор B-гээс олон хожсон байх. A нь B-тэй тэнцүү хожсон байх. Тэгвэл A нь B-гээс зөвхөн хожсон байх уу? Одоо ийм 3 боломжтой юм шүү дээ. Бид тэ A, B хоёрын хожлыг тоолоод үзэхээр энэ боломжуудыг чинь нэмээд үзэхээр болохоор бүгдээ нэг гарах хэрэгтэй байхгүй юу? Бид нар болохоор одоо энэ A тэнцүү B-г нь бодоод үзсэн чинь болохоор энэ дэр 81-ний 19 гэдэг мөн гараад ирсэн байна. Одоо тэгвэл A нь B-гээс олон хожих боломж, B нь A-гаас олон хожих боломж. Энэ хоёр чинь гол нь тэнцүү үстэй. Тэ? Энэ нэрвээ нэг тоо байх юм бол энэ бас яг л адилхан тоо байна үстэй. A нь 1 2 3 та, B нь 1 2 3 та энэ хоёр чинь хоёулаа яг л тоглож байгаа юм чинь тий. Яг зэрэг суугаж тоглож байгаа юм чинь. Нэг нөгөөх нь араас гаргаж байгаа юм гэсэн юм байхгүй шүү. Тэгэхээр энэ илүү хожсон байх боломж, энэ илүү хожсон байх боломж хоёулаа тэнцүү байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэрэн дээр нь 19-ний 81 нэмээд энэ гурыг нэмэхээр болохоор бүгд энийг гард юм байна гэх гээд байгаа байхгүй юу? Тэгээд бодоод үзсэн юм болохоор яг x-тэй x баг гэх юм бол x дээр нэмэх нь болохоор 19-ний 81-ний 19 нэмэх нь x гэдэг нэмээд үзэхээр тэнцүү нийт боломж нь болохоор 1 байх хэвээр. Тэгэх юм бол 2x тэнцүү 1-ээс асдаг нь 81-ний 19 тэнцүү энэ нэг дээрээ 81-ээр хуваарах чинь тий. Тэгэхээр 81-ээс хасдаг нь 81-ний 19 тэнцүү 62 81. Тэгээд энэ дэр 2x гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид зөвхөн x-ийг олгож байгаа юм чинь нэг шууд 2 нь аваад очив. 2 нь аваад очивол энэ x боллоо. Тэнцүү нөгөө талд нь болохоор 62 чинь 2 дугаар 31 өстэй. 31 бахан 81. Тэгээд энэ болохоор A нь яг юм B-гээс олон хожих магадлал. Тэр нь B-ийг бас A-гаас олон хожих магадлал яг адилхан байх хэвээр. Гэт STO-гийн маань болохоор тийм бас энэ дэр болохоор OV-тэйгээ адилхан тавьсан байна тий. Бас яг 81-ээр байна. Дээдлэл нь болохоор одоо WX болохоор 31 болсон.
За ийм бодлол байсан юм байна. Apply нь байлаа. Дараа дахин олццгаая. Баяртай.